гайлаар бараа оруулж ирсэн тохиолдолд гайл дээр нөөтийн татвар гэсэн зүйлийг төлдөг. Тэгэхээр нөөд төлөгч компаниудын хувьд гайл дээр төлсөн нөөтийг татвараас эргүүлэн авах боломжтой байдаг. Тэгэхээр үүнийг Мэж Финанс програм дээр хэрхэн хийх вэ гэдэг талаар авч үзье. За юуны түрүүнд бид нэр тухайн сарынхаа журналыг хөтлөөд борлуулалт болон худалдаа авалтынхаа нөөтийн тайлан гаргасан байх шаардлагатай. За жишээлбэл би 7 сар дээр гайлаар бараа оруулж ирсэн гэж үзье. За барааны төлбөрт эхлээд бид нэр 26 сая төгрөгийн бараа оруулж ирсэн гэвэл барааны төлбөрт урьдчилаад манайх барааны төлбөрөө шилжүүлсэн тохиолдолд урьдчилт төлсөн 5 цаг гэдгээрээ бүртгэж. За уг бараагаа гайлаар оруулж ирэхэд тулд гайлын татвар гэсэн зүйлийг төлөх ёстой байдаг. За гайл дээр сая 300 мянган төгрөгийн татвар төлнө гэж гарч ирсэн байна. Уг дүн хэрхэн гарч ирсэн бэ гэхээр 26 сая төгрөгийн маань 5% гайл дээр төлнө гэж үздэг. Тэгээд манай дээр сая 300 мянган төгрөг төлөхөөр гарчээ. За тэгвэл гайлын татвар төлсөн мөн нөөтийн татварыг төлөх ёстой. За 26 сая төгрөгийн бараа оруулж ирэх юм бол 2 сая 730 мянган төгрөгийн нөөт төлж гинэ гэж үзнэ. Уг дүн хэрхэн гарч ирсэн бэ гэхээр за 26 сая дээрээ гайл дээр төлсөн 5% нэмээд түүнээс нь 10% татварыг авдаг гэсэн байж байна. За ингээд 2 сая 730 мянган төгрөгийг нөөт дээр төлж гинэ гэж үзэх нэ. За бараагаа оруулж ирэхийн тулд уг зарлуудыг бид нар гайл дээр төлсөн. Одоо энэ мөнгнүүдэд төлөөд бид нар бараагаа оруулж ирсэн гэх юм бол дебет талдаа бэлэн бүтээгдэхүүн, за кредит талдаа урьдчилан төлсөн тооцоогоо бууруулж өгнө. За ингэснээрээ манай дээр бэлэн бүтээгдэхүүн 30 сая 30 мянган төгрөгийн бараа оруулж ирсэн гэж бүртгэхнэ. Тэгэхээр гайлдаар төлөөд байгаа татвар болон нөөдөд төлөөд байгаа дүнгуудыг барааны өртөгтөн шингээж бид нэр бүртгэх ёстой байх нь гэж ойлгох нь. За тэгвэл нөөд төлөгч компанийн хувьд гайл дээр төлсөн тухайн дүнг бид нэр буцаагаад татварын газраас авах боломжтой, татвараас авлага үүсгэх боломжтой гэж үзэх нэ. Тэгэхээр уг тохиргоо хэрхэн хийх вэ гэхээр нөөтийн I гэсэн баган дээрээ дарж үзье. За I багны тайлбар гарч ирсэн. Тэгэхээр бид нэр нөөттэй борлуулалт болон худалдан авалтын үед 1, 2 гэсэн тохиргоонуудыг хийж өгч ирсэн бол гайлаар авсан бараа 3 гэж бичснээр нөөтийн тайлан автоматар гарна гэж байна. За тэгвэл I баган дээрээ би гайлаар бараа оруулж ирсэн гэ 3 гэсэн тооцооллыг хийж өгснөөрөө програм гайлаар бараа оруулж ирсэн байна гэж ойлгох нь. За 3 гэсэн тог тавьсан нөөтийн тайлан руу хэрхэн татсан бэ гэдэг талаар авч үзье. Тэгэхээр тайлан арах гэсэн төвчлөр рүү ороод татвар гэсэн хэсгээс нөөтийн тайлан за 7 сарыг харах гэж байгаа учраас 7 сарын нөөтийн тайлан харьяа гэдэг дуудуулъя. 7 сарын нөөтийн минь тайлан за автоматар дуудаад гарч ирсэн байна. 7 сарын нэмэгдсэн үртгийн албан татварын сарын тайлан гэж байна. За тухайн сард би борлуулалт хийсэн гэж бүртгээгүй учраас байгуулгын борлуулалт орж ирээгүй зөвхөн гайлаар бараа оруулж ирсэн ингээ бүртгэсэн. Тэгэхээр 52 дугаар мөрөн дээр импортын бараа гэж байна. За тэгэхээр энэ импортын бараан дээр нөөтийг оруулахгүй гэж байна. 27 сая 300 мянган төгрөгийн импортын бараа оруулж ирсэн байна гэж бүртгэсэн байна. За 26 сая төгрөгийн үржил төлсөн барааны үнэн дээр нөгөө гайл дээр төлсөн 5% дүн маань нэмэгдсэн байна гэж ойлгох юм. За ингээд 27 сая 300 мянган төгрөгийн бараа гайлаар оруулж ирсэн уг дүн бол импортын бараа гэсэн 52 дугаар мөрөн дээр орж ирсэн байна. За тухайн сард авсан өөр дотоодын зах зээлээс авсан бараа ажил үйлчилгээ гэж оруулаагүй учраас 51 дугаар мөрөн дээр орж ирээд түүний 10%-аар буцаан авах хасагдах нөөт буюу буцаан авах нөөт үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр нөөд төлөгч компаниудын нэг давуу тал нь гайлаар бараа оруулж ирсэн бол гайл дээр төлсөн нөөтийг буцаан авах боломжтой байдаг байх нэ. За тэгэхээр журнал дээр I баган дээр 3 гэсэн тохиргоог тавьж өгснөөр импортын бараа гэсэн хэсэг дээр очиод за манай байгууллагын нөөтийн тооцоолол хийгдэж байна гэж ойлгох нэ.